80 дугаар микрофон улсын бүртгэлийн газрын дагаад регистрийн дугаар заавал энэ жил ингэж бужигнуулах шаардлага байгаа юм гэдэг. За боловсролын гишүүний асуултанд хариулъя. Регистрийн дугаартай холбоотой асууж байна. Улсын бүртгэлийн багц төрөө бол 2018 оны 11 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна. Мөн нэг иргэн нэг бүртгэл хөтөлбөр засгийн газраас 18 онд батлагдсан. Энэ багц хуулийн хэрэгжилт болон хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд бид нэр хууль заасны дагуу иргэний үнэмлэхийнхаа загварыг шинжилэн батлуулах ёстой засгийн газраар. Энэ хүрээндээ бид нэр энэ иргэний үнэмлэхийг хэрэгжилж байгаа өнөөдөр Монголд 2.5 сая орчим иргэн байдаг. Энэ иргэн бүр дээр улсын бүртгэлийн 12 оронтой дугаар чипэнд нь шивэстэй байдаг. Энэ 12 оронтой дугаарыг бид нэр хэрэглээнд оруулъя гэж ажлын хэсгээр ажиллаж байгаа. Харин сошиалоор яваад байгаа тэр регистрийн дугаарыг хүчингү болгоод регистрийн дугаараар солих гэж байгаа асуудал биш. Бид нэр регистрийн дугаар болон гэрээ хаяг хоёр бол улсын бүртгэлийн тухай хууль зааснаар хязгаартай мэдээлэл гэж хийж гисэн байгаа. Жишээлбэл регистрийн дугаараар иргэн баасанд оржээ. Аль аймагт төрсөн, хотод төрсөн юм уу, эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу, хэдэн настай юм гэх мэт бүх мэдээллийг регистрийн дугаараар мэдэх боломжтой байдаг. Хоёрт нь гэрийн хаяг мөн иргэний үнэлхэн дээр бичээстэй байдаг. Бид нэр энэ хязгаартай мэдээллийн чипэнд нь шивж өгье. Харин энэ 12 оронтой дахин давтагдчихгүй 12 оронтой дугаар дээр нэг иргэн нэг бүртгэлийнхаа хүрээнд тэр татврын, тэр халамжийн, гайлын энэ иргэнтэй холбоотой бүх мэдээллүүдийг оруулдаг болёо. Харин иргэдийг энэ иргэний үнэлэхийг заавал соль гэж 2.5 сая иргэдийн иргэний үнэлэхийг шууд нэг дор солихгүй хуучин иргэний үнэлэх бол хүчинтэй хэвээрээ үйлчилж явна. Яагаад гэвэл тэр иргэний үнэлэх нь тэр 12 оронтой дугаар чипэнд нь шивэстэй байдаг. Иргэн маань альж байгууллагад очсон иргэний захим үнэлэхийг уншуулад тэр 12 оронтой тоогоороо үйлчлэгийг авах боломжтой юм. Харин 16 наснд хүрээд 25 наснд хүрээд 45 наснд хүрээд иргэд маань иргэний үнэлэхийг авахт нь шинэ үнэлэхийг өгөөл явчих юм. Хуучин үнэлэхүүд бол нөгөө хуучин жолооны үнэлэх одоо хүчинтэй байдаг шиг хуучин иргэний үнэлэх хүчинтэй хэвээрээ байна.